Окей, өнөөдрийн мессеж. Би ер нь яаж хийж байгаагаа ерөөсөө хэлээгүй юм байна. Надад ямар ч коуч байхгүй. Надад ямар сэтгэл зүйч байхгүй. Би 4 жилийн өмнө нэг спиричуал эмэгтэйгээс 10-15 цагийн коучинг авч ирсэн. Би тэр эмэгтэйгээс өөрийнхөө зүүн бэлгийг илүү таних, чагнах, өөрийн мэдрэмжээ сонсох, сэтгэл хөдлөлөө барьж авах тэр одоо чадвар гэх юм уу? Тэр зүйлсийг илүү сурсан, ойлгосон. Өөрийгөө илүү их чагнадаг, өөрийгөө илүү анзаардаг болсон. Түүнээс хойш би ерөөсөө коуч, сэтгэл зүйчтэй байгаагүй. Би бол өөрийгөө хийлгэсэн гэж хэлнэ. Яаж вэ гэхээр би өөрийгөө илүү сонсож, өөрийнхөө мэдрэмжийг илүү ажиглаж, хорвоо ертөнцийн тэмдэг тэмдэглэгийг, миний дотоод зүүн бэлгийг миний хорвоо ертөнцид илгээж байгаа чиглүүлгийг дагсаар хагаад өдөө зэрэгт хүрсэн. Тэгэхээр хинт ч боломжтой. Би энийг чи өөрийгөө хийлгэж болно, чи өөрийгөө хийлгэж чаднаа гэдгийг харуулах гэж хүмүүст мэдрүүлэх гэж бичлэгнүүдээ хийж байгаа. Надад ямар ч тийм туслах хүн байгаагүй. Би өөртөө суугаад өөрийнхөө зүмбэлгийг сонсоод юуг дагах уу, юуг сонсох уу, юуг одоо хийвэл зөв гэдэг өөрийн зөв гэсэн мэдрэмжүүдэд дагаал явсан. Би нэг хэлхийг хүсэж байна. Тэгмээс надад хүмүүс тэгж боддог. Тэр коуч чинь айгүй үнэтэй, тэр сэтгэл зүйч чинь айгүй үнэтэй. Би авч чадахгүй. Бяцлал хийгээд өөрийнхөө мэдрэмжийг анзаараад би хүнийг хүнтэй уулзахаараа тэр хүн миний уурыг хүргэлээ тэрээс ямар муухай амтан бэ гэхээс өмнө би энэ хүнээс юу мэдэрч вэ? Би яагаад энэ хүний тэр үгэнд дэмзэглээд ууралчваа гэдгээс л эхэлнэ. Гэдэг энэ жижиг алхмаас эхэлнэ. Тэгээ өөрийнхөө мэдрэмжүүдийг барьж аваад гэд ингээ ухаадах юм бол цаатал юмнууд гараад ирдэг. Тэгээд ингээ бүх юм зүйлд анзаарахтай байгаад ирэхээр чамд хэрэгтэй бүхнийг орчлон өрсөн дугаасаа явуулдаг. Энийг хэлмээр байна.